Дараагийн мэдээлэл танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсад эрүүл мэндийн жуулчлалын тоо нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор тус улсын эдийн засагт 247 тэрбум $, гинтийн ашгийг авчирсан гэж тус улсын зүгээс мэдэгдэж байгаа. За өнгөрсөн жил 117 сая гадаадын өвчтөн бүгд найрамд Солонгос улсад зочилсан явдал нь Сөүл 2009 онд ангаах ухааны аялал жуулчлалыг дэмжиж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. За энэ салбарын эдийн засаг дахь ач холбогдол нэмэгдэж байгааг харуулсан хэрэг болж байна. За үүний нөлөө нь зөвхөн эмнэлгийн салбараас гадна бусад эдийн засгийн салбаруудад нөлөөллөө үзүүлж байгаа юм байна. За саяхны нэгэн хийсэн судалгаагаар гадаадын өвчтнүүд мөн томоохон хэрэглэгч болж байгаа гэдгийг тогтоосон байна. За өнгөрсөн жил 920 мянга орчим зочин Солонгос нийтдээ 366 их найд вон буюу $, шилжүүлвэл 247 тэрбум $-ын зарцуулалтыг хийсэн байна. За Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн өнгөрсөн 7 хоногт Солонгост дайрах эмнэлгийн үйлчилгээ болон эмнэлгийн бус хэрэглээг хамарсан 2024 оны зээлийн картын мэдээллийг ашигласан ийм олон улсын өвчтнүүдтэй холбоотой тэдний зарцуулалттай холбоотой шинэ судалгааг тайланг гаргасан. За энэхүү тайланд дурдсанаар эмнэлгийн үйлчилгээ нь Солонгос гадаад өвчтнүүдийн нийт картын зардлыг 1.4 их найд буюу 38.2%-ийг эзэлж байгаа нь эмнэлгийн үйлчилгээ нь тухайн хувь хүний эмчилгээнээс гадна дотоодын зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгааг харуулж байгаа юм байна. За энэхүү ажиглагдаж байгаа хэм маяг нь нэг хүнд ноогдох үзүүлэлтээр илэрхий байсан бөгөөд гадаадын өвчнүүд бүхэл салбарт нэг хүнд бараг 4 сая воныг зарцуулсан бөгөөд үүнд бол 153 сая вон нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байсныг судалгаагаар тогтоосон. За арьс судлалын салбар нь 585.5 тэрбум $-ын эзэлж хамгийн том хүмбийг бүрдүүлж байгаа бол гоо сайхны эмээс засал 359.4 тэрбум $-ын зардлаар удаалж байгаа юм байна. За энэ хоёр салбар нийтдээ 944.9 сая вон буюу гадаадын зуучдын нийт эмчилгээний зардлын 25.8%-ийг бүрдүүлж байна. За энэ тоо нь бол гадаадны өвчнүүд их дэлгүүр, ресторан, татваргүй барааны дэлгүүр, тансаг зэрэглийн зочид буудал зарцуулсан 799.5 тэрбум $-аас давсан тэдний зардалд эмнэлгийн үйлчилгээ гол үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байгаа юм. За улс орноос нь авч үзэх юм бол Япон улс хамгийн олон өвчтөн тус улсад очиж эмчлүүлдэг болох нь харагдсан байна. За нийтдээ 282 мянган зуулчин ирсэн. За үүний дараагаар Америкийн нэгдсэн улс, Тайвань, Хятад, Сингапур улсууд удаалж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улс нийт зардалтаа 1 их найд воноос бага зэргээр тэргүүлж байгаа. За Япон, Тайвань, Хятад, Сингапур улсууд бол нэг хүнийхэн зардлаар удаалж байгаа юм байна. За эмнэлгийн зардлын хувьд мөн адил ирэмблэгдэж Америкийн нэгдсэн улс 300 тэрбум воны зардлыг зарцуулсан байгаа бол Казахстаны өвчтнүүд нийт зардлын 60%-ийг эмнэлгийн зардал эзэлж байгаа бол Индонезийн өвчтнүүдийн нийт зардлын 56.3%, Японы 49%, Тайваны 46.5%, Таиландын 45.1%-ийг нь эмнэлгийн зардал эзэлж байгаа юм байна. За Сөүл хотын хувьд бол эмнэлгийн зардлын хамгийн том хувийг эзэлж байгаа. За 1.2 их найд вон буюу 87.6%-ийг эзэлж байгаа бол Кёнгийн мужид 79.4 тэрбум вон, Бусан 32.4 тэрбум воноор удаалж байгаа юм байна. За тус тайланд арсны өвчин бол анх удаа гадаадын өвчнүүдийн хувьд саад багтаагаар эмчилгээ үйлчилгээ авах боломжтой цэгээр тодорхойлогдсон байна. За бусад эмнэлгийн үйлчилгээний хувьд урт хугацааны эрэлтийг бий болгоход туссан гэж үзэж байна. За мөн Казахстан, Монгол, Америкийн нэгдсэн улс зэрэг орнуудын өвчнүүд эмнэлгийн үйлчилгээ тэр дотроо бол доторын эмнэлгийн үйлчилгээнд ихээхэн зардлыг зарцуулдаг болохыг судалгаанаас харж болохоор байна. За үүнээс үзэхэд бол цаашдаа эдгээр орны өвчтнүүдэд зориулсан илүү өргөн хүрээтэй үзлэгийн багц, дэвшилтэд эмнэлгээ үйлчилгээ, эмчилгээний дараах үйлчлэгийг бол санал болгох шаардлагатай гэж Солонгосын эрүүл мэндийн хүрээлэнгээс үзэж байгаа юм байна. За энэхүү үзэгдлийг богино хугацааны өсөлт биш, харин урт хугацааны чиг хандлага байлгах чиглэл цаашдаа эрүүл мэндийн салбар болон улс орны түгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж Солонгосын мэрэгчлэнүүд үзэж байгаамаа.